Тэнгэр шинжгүй хэмээх оршил хэсэг. Түүх гэгч адармаатай зүйл. Элдв нууц, таамаг, санаатай болон санамсаргүйгээр мушгин гуйвуулсан, дарсан, баларч бүдгэрсэн баримт үйл явдал хүмүүс гээд. Тэр дотор Монголын түүх, бүр ойрох цагийн шин түүхэнд учир битүүлэг үйл тайлгдах онцгой мэн ихэм. Тухайн үйл явдлын цуурья тасраагүй. Тэр өдгөө цаасан дээр болсон баримт нь үдээтэй. Шууд гэрч нар нь амьд сэрүүн байхад учир нь олддоггүй. Учиг нь тайлгддаггүй түмэн асуулт Монголын түүхийн эргүүлэгт хуйларч байдаг. Шин түүхийн олон асуулт цагаан толгойн дийлэнх нь бидний туулсан амьдрал, цогцлоож явсан нийгэм, сүлгэнд нь мөргөж ирсэн төрийн тогтолцооны онцлогтой шууд холбоотой. Түүхэнд юу нь үлдэх, хэн нь мөнхрөх, түүхээс хэр хэмжээнд түүхийг засаг шийддэг байсан цаг үе. Тэрхүү засгийн алхам бүрийг өөр нэг харийн засаг засдаг байсан бүхэл бүтэн 100-ыг бид туулж өнгөрүүлсний улбаа нь энэ. Бас дээр нь монголчууд юу мэдэх ёстой, юуг мэдэж болохгүйг хаяа нийлсэн хоёр хөршийн төмөр авдранд хэвтэх шаралсан судар түүхийн баримтуудад шийдэх хясланд зуулт биднийг нэг хэсэгтэй л тавихгүй юм бололтой. Монголчууд өөрсдөө ч гэсэндээ түүхийг балархай байлгах хүсэл нь нэг биш, нэгэн хэсгийнх нь ам зуулга хэвээрээ байх үзье. Гуйлын хөгжмийн хувьсгалт марш цусан улимсаар цэнгэлсэн буун дуутай сөлбөлдсөн 1930-аад он. Тэр цагийн нэгэн төлөөлөгч Дамдны Пагам Дулам гэгч эмэгтэй. Албан ёсны түүх маш хялбархан агуулгатай. Монголын шинэ үеийн утга зохиолыг үндэслэгч их зохиолч Дашторжийн нацаг доржийн анхны эргээ бөгөөд Мужаан Дамдан гэгчийн охин Хожимон хар тамхинд орж 8-чин хужаатай суусан амьдралынхын төгсгөлийн тухай мэдээ өгөө. Товч тодорхой толгой эргүүлэх зүйлгүй албан ёсны түүхтэй сөргөлдөх албаны зөөлөн сандалд өргөс болохгүй сайхан намтар. Гэтэл арай биш юм аа. Зөвхөн эцгийн тухайд гэхтэл жирийн нэг Мужаан бус хэрэгэн зэрэгтэй суруулжит язгууртан нэгэн байх жишээтэй. Энэ мэтэр Дамдны Пагам Дуламтай холбоотой алаг цоог мэдээ баримтыг үрдсээр нь цуглуулах тусам маш сонирхолтой, эмгэнэлтэй, хайр харамслыг зэрэг төрүүлэх намтар тодорно. Хүний тухай энэ бяцхан түүхийг тэтгэх зүйл нь дам яриа, алаг цоог, дурсамж. Одоохондоо үүгээр хязгаарлахаас өөр арга алга. Учир нь энэ бол Монголын түүхэнд учир битүүлэг үлдсэн олон домгийн нэг. Үнэн ба худал нь бие биенээ хэрцсэн орчин үеийн домог. Дамдны Пагам Дулам. Сэлмэг өглөө хэмээх нэг дүгээр хэсэг. Миний хинт зураг магнай хавцан зүрстэй мянган ханы дундаас би хана
Мирас мэсаа намайг чи Энэ шүлгийг мэдэхгүй хүн гэж байхгүй. Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч Даш Доржийн насаг Доржинх гэж. Харин энэ шүлгэн охин Сэрэн Дулмдан зориулж дэвтэрт нь өөрийн гараар бичиж өгснийг тэр бүр хүмүүс мэдэхгүй юм. Саяхан болтол Нацаг Доржийн тухай, хувийн амьдралын тухай, эхнэр хүүхдийн тухай үнэн мөнийг мэдэх аргагүй байлаа. Өнөөдөр бол өөрөө өдөр ирэх хүр нууцсан дэлгэгдэж, эдсэн ирүүн хувхайрч идүүлсэн бутан ногоорч байна. Тийм ээ. Залруулаагүй алдаа бол жинхэнэ алдаа. Орчин үеийн домог алдааг залруулж байна. Итгэх хэсэг нь таны хэрэг. Мужаан хэмээгдэх дамдин богд хаант Монгол улсын гутгаар зэргийн тайж хуучнаар Сэцэн хан аймаг одоогийн Хинтээ аймгийн нутагт хамжлаг албат олонтой Эрт баатарлаг цагийн Чингис хааны өрлөг хүлэг боорчин шууд удан тул зэрэг зиндаа дээгүүр Амгаланбаатар хотод нэр нөлөөтэй чинээлэг язгууртан байлаа. Энэ хүнийг шин түүх Мужаан дамдин хэмээн гуйвуулсан. Тэгээ нэлээд тийм сэхэт бас ч тийм нэг зүгээр нэг одоо урд нь байгаа тэр нэрээр зөвхөн мужаа хийдэг хүнч байгаагүй гэдэг ба. Тэр үл нэлээд бас зарц өвч мөвчнтэй ер нь 8 шивэн давал амгалан давал нэлээд чинэлэг тийм айтай хүн байсан. Тэгвэл Мужаан хэмээх зүйлд хаанаас гарав? Үүнийг ургийн овгийн нэр байх гэж судлаачид тайлбарладаг бөгөөд үнэхээр ч Мужаан гэсэн овг Монголд байдаг. Нөгөөтэйгөр 20 дугаар зууны ихээр 8 буюу Амгаланбаатар хотод өнөөгийн бидний Лавтая мэдэх хоёр ч дамдин байсныг ялгах гэж авгаалсан хэрэг болов. Нэг нь Муж, нөгөө нь Цагаан дээлт. Тийм ээ. Ирээдүйн жанжны аав их бас Амгаланбаатарт суурчин амьдарч байлаа. Муж дамдин төрд зүтгсээр бие омортвоо юутайч эхнэргүй нэгэн байсан бололтой. Тэрээр хоёр ч хүүхэд өргөж авсны нэг нь Пагамдулам. Нөгөө хүүхдийн талаар хожим онцлон дурдвал зохилтой. Дамдин тайж Пагамдулам ахиндан үүлэн хэмээх хүнээр манж хятад бичиг заалгаж гэрийн боловсролыг чамгүй сайн олгосон боловч 14 настай охинд бурангуй засгийн бошиг лүндэн буужээ. Эрдэн Чингивангийн аяг Паламын гэрги болон хүчээр богтлогдожээ. Энэ бол 1920 он. Гэвч жилийн дараа ардын хувьсгал ялж Пагамдулам гэртэн босож ирсэн нь өөрийнхөө толгойг мэдэж хийсэн зоримог шийдвэр байлаа. Богтлох ёсон 1925 оны 10 дугаар сарын 30-ны засгийн газрын тогтоолоор эмэгтэйчүүдийг богтлох ёсыг халсан нь шин засаг, шин цагийн зарим дэвшлийн нэг байлаа. 1920-ад оны Монголын амьдралд гарсан олон өөрчлөлтийг бид хөгжил дэвшилд тооцсоор ирсэн. Ямар ч байсан энэ нь тухайн цаг үедээ цоо шин зүйлс байсан нь дамжиггүй. Тэнгэрт төмөрш өөхөөрч, газарт тосоор хоолдог тэрэг давхилдаж, хөгшин залуугүй сургуульд боловсорч, хот хүрээнд шин дуу, шин жүжиг, шин суртал залуусыг ховстон татаж байлаа. Их бага 5 ухаанаас өөр ухаан байдаг. Ардын дуунаас өөр аялгау, хятад чинээс өөр жүжиг, ноёноос өөр засаг байдаг гэдгийг харуулсан, мэдрүүлсэн, сурталчсан нийгэм хурдтай соёолж, өөрийг нь цэцэглүүлэх шин цагийн боловсон хүчнийг эрчтэй үйлдвэрлэж эхэллээ. Шинэ хүчний томоохон төлөөлөгч нэг нь Даш Доржийн Нацаг Дорж байлаа. Даш Доржийн Нацаг Дорж 1906 онд Түшээд хан аймгийн Дархан Чингивангийн хошуунд төрсөн. 1921-с 25 онд Цэргийн яамд бичиж, Жанжин Сүхбаатарын гарын нэрийн бичгийн дарга, намын төв хорооны туслах түшмэл, нарийн бичгийн дарга энэ туслах, орлогч гишүүн, тэрг үлэгч гишүүн, нарийн бичгийн дарга, бүх зэргийн зөвлөлийн нарийн бичгийн дарга,
дотоодыг хамгаалах газарт комиссар зэрэг нам төрийн онц чухал албуудыг хаашиж байлаа. Чухам энэ цаг үед буюу 1922 онд Пагам Дулам Нацаг Доржтой анх танилцжээ. Энэ тухай судлаач Содномын дурсамжид маш тодорхой байдаг. Содном Пагам Дуламын ах Санжаагинд 1924 онд ханшнээсэн өдөр зочлоход тэрээр "Миний дүү Нацаг Доржтой суугаад 2 жил болж байна" гэж хэлсэн нь судлаачийн дурсамжинд хадгалагдажээ. Харамалгай жамбал надныг ярьсан шүү. Цанкрлан харагдсан Пагам Дулам зориулж бичсэн байж магадгүй. Тийм үү жамбалгүй гэдэг мэдхгүй. Намдаг мэднэгээд айгаар. Залуу хосыг Нардом буюу Народны дом хэмээх соёлын төвд танилцсан тухай дурсамжууд байдаг. 1922 онд Монголын хувьсгал залуучуудын эвлэлийн санаачилгаар байгуулагдсан энэ төв шин цагийн жүжиг ший тавигдаж, хурал зөвлөгөн болдог, дуу хоорог шиглэж, залуус хөлхөлдсөн соёл урлагийн томоохон төв байлаа. Нийслэл хүрээний бас нэг соёлын төв нь Амгалан Баатарт байх Амгалангийн буюу Жанжин клуб байсан. Энэ клуб нь анх 1924 онд намын төв хорооны тогтоолоор ардын үлгэр жишээ клуб нэртэйгээр байгуулагдаж байсан бөгөөд хожимон Жанжин Сүхбаатарын нэрмжит болсон билээ. Харин энэ клубын дараагаар Улаанбаатар хотод хамгийн анх байгуулагдсан Амгалангийн баг сургуулийн багш Дамжны Пагам Дулам ажиллаж байлаа. Пагам Дулам шинэ одоо шам цогжим сайхан тоглоод тэгээд дуулцдаг. Тэгээ бас бичгтээ хятадтай баг засах ярьдаг байсан. Улаанбаатарын ер нь бүгд хятадтай байсан юм. Баг зэрэг 8 хэлтэй. Одоо бидний хэмжээний орос хэлтэй байгаа шиг л баг байсан юм шүү. Тэр үеийн одоо. Тэгэхээр бол нэлээд тийм соёлтой тийм байсан. Нацаг Дорж Пагам Дулам хоёр бол 22 онд танилцж айлгэр болсон юм шиг байна. Яг айлгэр бол хонжхомдоо 22-3-ын айлын ямар ч байсан 24 он гэхэд нэг гэрийн улс болцсон байсан юм байна гэж. Тэр үед Нацаг Дорж нэр хүнд асар өндөр. Жанжин Сүхбаатарнаас ороод байжсэн ч гэсэн одоо Сүхбаатарын Нацаг Доржийн нэр хүнд их өндөр байсан. Аавтайгаа хамт ажиллаж байсан байгаа шүү дээ. Аав шүүхийн амд. Нам засгийн хэмжээнд төдийгүй хүрээ хотод даяаран олон төр шагшигдж явсан нас залуу аль бундар Нацаг Дорж мөн дутхгүй цуутай Игүүшин Дулмаа хэмээх хүрээний хүүхэнтэй энэ үед үерхэж байжээ. Игүүшин Дулмааг бас Пагам Дулмыг ханиаран сонгох шалтгааныг бид мэдэхгүй ч яахаргагүй хүндэтгэх шалтгаан байжээ хэмээн тааж болохоор гагцхүү ханшнэх ёслолыг үзэхээр явсан тэр нэгэн өдөр Нацаг Дорж Игүүшин Дулмааг дагуулж яваагүй бөгөөд харин Пагам Дулмтай танилцсанаас хойш Нацаг бээр Дулмаатай найзлахаан болсон тухай дурсамжийг ардын жүжигчин Алдар Төгжимчин Даштилгой дурссан байдаг. Үнэхээр ч Пагам Дулам тухайн үед зүс царай, эрдэм боловсрол айлч талаараа дутхгүй цуутай бүсгүй байж. Тухайн үеийн сонгодог гэрийн боловсралтай. Сайн Монголтой буюу Монгол бичгийн хэлэнд нэвтэрсэн. Хожмын сургууль соёлыг тооцоос Манж, Хятад, Орос, Герман нийт 5 хэлтэй. Сайхан дуулдаг, хөгжимддэг, зан айл сайтай, яриа хөөрөөтэй нэгэн байсныг 20-30-аад оны олон сэхэтний дурсамжийн хэлтэрхий хадгалж ирж. Дан ганц сайн сайхныг агуулсан эдгээр дурсамж заримдаа ганц өгүүлбэрээс хэтрэхгүй харамсмаар ядмаг байдагч. Пагам Дулмын талаар ярих цээртэй байсан бүхэл бүтэн 60-ыг сөрөн үлдэн хоцорч өнөөдөр сэтгэл хөдлөх нь үнэхээр гайхмаар. Нас залуу тэр үеийн Монголтой хүний уншин мэдэх зүйлийг цөмийг шахуу гүйцээснээрэн Ленинград хотноо суралцж байсан 20 хэдэн монгол оюутны дунд дээгүүр суур эзэлж Нацаг Доржийн дайтай түүх бичиг үзсэн хүн тэдгээр оюутны дотор 4-5-аас илүү байгаагүй дунд Нацаг Доржийн гэргий Пагам Дулам гэдэг эмэгтэй уг нь хүрээний 8 хотын унаг тэр монгол бичиг ном их үзсэн залуусын тоонд ордог байлаа. Тэр үед хүрээний 8 хотын залуучууд нийслэл хүрээний залуучуудын дунд бичгийн боловсрал зэрэгээрэн тэргүүлж байсан. Бямбин Ирэнчин
боржиг нацагдорж дурсамжаас. Навын дугуй бол би навын дугуйтай 2 удаа уулзсан. Тэгээ уулзаад би сонирхож байгаа маа, асуух гэж байгаа маа. Тэгээ намайг уран зохиол судалдаг энэ төргээд бас яг нэг хөөхтгээд мэддэг болсон байсан л. Тэгээд надад гэж би нэг мэдэхгүй шүү дээ. Би ер нь Герман тэгээд байгаа. Тэгээд дараа нь нэг л тийм хөндөл байсан хүн шүү дээ би ч надад. Гээд ингээд байсан тэгснээр сүйд нь болохоор зэрвс уулздаг байсан бид нэр. Нэлээ уулздаг байсан ялангуяа Амбуланбаатар Сүхбаатарын жанжны клуб аваа уулздаг байлаа. Жүжиг мөчөнд бас хамтарч энэ тоглож исэн явдлаа гэдэг. Тэгээд тэр хоёр яасан байсан үлдээ. Тэрийг би ерөөсөө мэдэхгүй шүү дээ. Гэхдээ Пагамдулан гэдэг чинь хоттой ер нь нийс хотын одоо нэлээ нэртэй хүүхэн байсан биш үү гэхээр нэртэй хүүхэн байсан ер нь бол. Тэгээд яг энэ сайтайхан сайхан хүүхэн байсан. Соёлтой тийм хүн байсан. Гიშтгсэн. 70 оны дундуур юм уу да тэр хэвд нэг төрхөн хугацаанд нацагдж юм үзээд жижиг манаач тайлбарлагч 3 тушаалтай нэг ажил хийдэг. Тэгэл тэр нь нацагдж байгаа музей чинь одоо тэгээ дотор нь тэр хамаг зураг морог хамаг юм л байхаа. Тэгээд энэ музейд байхад одоо би анх их нүдэнд туснаг сайхан зураг байдгийн. Пагамдулан мөрийн төвшөд хоёлаа хятадын гэрэл зурагчин давхуулсан нацагдж цэргийн хувцастай маягтай их сайхан залуучууд өрөвдмөр гоё. Тэг хардагсан. Тэгэл би тэр Пагамдулмыг сонирхоод гүйр яагаад энэ чинь одоо ингээ Пагамдулмыг сайхан юм Монгол гэрэгтэй байгаа салсан. Ер нь ном эрдэмт нацагдж байсан арай түрүү боловсрсон хүн байсан болов гэж би бод. Энэ хоёр хэн хэндэн одоо гэрэлгээ өгч хэн хэнийг хөтөлж явсан бэ гэж харах юм бол ер нь би Пагамдулмыг нэг итгэхгүй л нацагдж хөтлөгдөөд явсан хүн гэж бодохгүй байна. Пагамдулан гэдэг хүн бол зүгээр нэг их зохиолч юм хэмээр биш. Тэр хүн бол тухайн үед үзэгдэл болсон. Тийм сэхэтэн эмэгтэй. Нийгмийг өөрчлөх. Бүр эрчүүдээс ч илүү өөрчилж чадхаар. Тийм хэмжээний тийм сэхэтэн хүн байжээ. Тийм эмэгтэйчүүд бас олон байжээ. Тэрний нэг юм Пагамдулан байжээ. Үнэхээр чи Пагамдулан тухайн үеийн хүрээний нийгэм улс төр соёлын амьдралд тун идэвхтэй оролцож байсныг олон баримт дурсамжаас харж болно. Монгол Ардын намын 3 жилийн ом баяраар саяхан нам дэлсэн, туяаран гэрэлсэн царайтай Пагамдулан үг хэлж, намын хамгийн том гавьяа бол Монголын эмэгтэйчүүдийг өөд татсан явдал мөн гэлээ. Ургинская газета 1924 он Төдөв бүгд найрамдах улсын анх дугаар. Намын төв хорооны 1924 оны 3 дугаар сарын 8-ны өдрийн шийдвэрийн дагуу мөн сарын 19-нд сургуулийн багш хасан авч Бадам Эренчин Пагамдулан нарын хэсэг эмэгтэйчүүд хуралдаж намын төв хорооны дэргэд эмэгтэйчүүдийн тасаг байгуулан бүсгүйчүүдийг сургам боловсруулах хэмээх нэртэй энэхүү тасгийн эрхлэгчээр Пагамдулмыг сонгожээ. Энийн угтаан Монголын эмэгтэйчүүдийн байгууллагын суурийг тавьсан хэрэг байлаа. Өнөөдөр энэ байгууллагыг залгамжлан үйл ажиллагаа явуулж байгаа Монголын эмэгтэйчүүдийн холбоо хэдийгээр бусад олон нийтийн байгууллагатай адил төрийн бус байгууллагын статустай байгаа ч 20 дугаар зууны Монгол улсын амьдрал эмэгтэйчүүдийн байгууллага нь залуучуудын эвлэл, үйлдвэрчний эвлэл, пианерын байгууллагын нэгэн адил асар их нэр нөлөөтэй. Улс төр нийгмийн удирдлагын бүтцэд онцгой үүрэг гүйцэтгэдэг институт байсан билээ. Монголын эмэгтэйчүүдийн байгууллагын их үүсвэргээд үзэх юм бол энэ байгууллагын хамгийн анхны удирдагч нь одоо Дамдны Пагамдулан гэж бид ярьж байгаа. Тэр хүн тэр удалгой тэр үед тэгжсэн шүү. Хэрэггүй хаа өмнө. Би Монголын эмэгтэйчүүдийн хороонд дарга мөртэй анхны даргынхаа одоо эмэгтэйчүүдийн хорооны анхны одоо тэр хүний аюу нарийн тодруулах нэр л байгаа шүү дээ. Нарийн тодруулдаггүй юм да хүн.
гэж дутлагаа ингээл тэгэл дуус. Би дутлагаас яагаад энэ төр гэдгийг чаддгүй л шүү дээ. Яагаад ард их хурлын тэргүүлэгч гишүүн тэр ч одоо төөрөө нэг гишүүн юу ч үл. Тэгэхээр эмэгтэйчүүдийн тасгийн дараагаар бол бас нэг зүгээр нэг хүнчиг тавьчихгүй байсан баг тэр үед. Тэгэхээр аливаа юм түүх гэдэг бол аль болохоор үнээр эмэгтэй ёстой байдаг. Өдий болтол Паганд улмыг Монголын эмэгтэйчүүдийн байгууллагын анхны дараа эмэгтэйчүүдийн байгууллагын үндэсний байгуулагч гэдгийг ер нь 2000 он хүртэл хэлээгүй. Эрдэнэ чимээл сүлд нь хэлсэн. Манай эмэгтэйчүүдийн сэтгүүлийн анхны эрхлэгч байсан гэдгийг бас одоо болтол хэлээгүй. Явж ирсэн байна. 1924 онд хоролцсон улсын анх дугаар их хурал. Анхны үндсэн хуулийг баталж бүгд найрамдах засаглал тогтоосон. Улсын нийслэлийн нэрийг өөрчилсөн зэрэг улс нийгмийн амьдралд томоохон өөрчлөлтийг хийсэн энэ их хурлаас баг хурлын гишүүдийг нэлээд ширүүн маргаан хэлэлцүүлгийн үр дүнд сонгожээ. Энэ баг хурал бичиг үсэггүй 7 хүн, лам 3, тайж 6, түшмэл 5, бусад нь ард зэрэг сонирхолтой бүтцтэй байсан бөгөөд ардын номын анхны 7-оос нэг нь ч сонгогдоогүйгээр тун содон байлаа. Харин шинэ баг хурлын гишүүд дотор цорын ганц эмэгтэй байсан нь Дамдны Пагамд улам. Шинэ цагийн анхны байнгын үйл ажиллагаатай парламентын институцийн анхны эмэгтэй гишүүн гэх баримт төрийн түүхийн анхаарлаас гадуур үлдээхийн аргагүй хуудас болох нь дамжиггүй. Тунгал үд хэмээх 2 дугаар хэсэг. Шинэ Монгол улс боловсон ертөнцийн алхааг гүйцэхээр яарч байлаа. 1920 онд үндэсний залуу боловсон хүчнийг зөвлөлт холбоот улс Герман зэрэг улсад сургах шийдвэр гарсан нь засаг төрийн тун оновчтой бодлого байсан төдийгүй ийхүү сурч боловсрж ирсэн залуучууд нь тухайн цагийн шин цагийн мэрэгжилтэн сэхэтний сорн болж тэдний эрдэм мэдлэг улс нийгмийн хөгжил дэвшилд яруу тод зам мөрөн үлдээсэн билээ. Эхний ээлжийн 18 хүүхдийг 1924 оны намар илгээж мөн оны 11-р сард хэсэг хүн нэмж явуулсан бөгөөд эдэн дотор намнан дорж анхны ихэмж шагдар мэрэгэн гүн гомбочов ямбан эренчин зэрэг хожмын мэрэгд олон байлаа. Эрдмийн энэ хаянд дөрөөлөхгүй байх шалтгаан манай баатрууд болох нацаг дорж Пагамд улам нарт мэдээж огтхон ч үгүй. Эрдэм сэтгэлээрэн ижилсэн залуухаас 1925 оны намар нөхдийнхэн араас мордож Орос Европын соёлын их төв Ленинград хотод дөрөөмөлтөлжээ. Зөвхөн энэ хотод ирэх гэж нүүдэлчин удмын багч бол их нутгаас 22 хоног явж хүрч байсан нь шинэ ертөнцийн хаалгыг татсан тэдэнд тулгарсан бэрхшээл хүндрлийн зөвхөн өчүүхэн хэсэг нь байлаа. Гэвч өвдөөс рүүлсэн авьяас хатуужлаараа тэд бүгдийг давж гарч чадсан. Оросын умардын их нийслэлд нацагдорж Толмачевын нэрмжит цэргийн улс төрийн академид Пагамд улам дорн техник судлах дээд сургуульд сурч байжээ. Их нэртэйгээ тэр үед хамт гадаад явна гэдэг бол ердөө бүтлгүй асуудал шүү дээ. Тэр нацагдорч ямар нэр хүндтэй байсныг тодорхой. Тэгээ Германд явах нацагдорж тийм одоо өндөр албан тушаалтай юутай байж байгаад яах гэж Германд явсан бол тэр хоёр яах гэж тэг ихнэр нөхөр болсон байсан бол тэр хоёр хүнийг явуулдаг байсан юм уу гэж би ингэж навын дугаас нэг асуусан юм. Тэр бол мэдэхгүй асуудал байна. Мэдсэн ч гэсэн надад таамаг байгаа тэрийг чамд би хэлэх шаардлагагүй. Энд чинь их нарийн ямар чи одоо өмнө ийм юм оролдоод яах вэ? Наад чи хэцүү асуудал юм. Бид нар чинь одоо шоронгоос суллагдаа дараа нар ихтэй юм дээр гар үсэх зурсан шүү дээ. Тэгэл тэрний юун дээр зурсан гэхээр энэ байгаа юм гэж ойлгож. Тэгэл ингэсгээл тагуулсан. Чухам ингэж л нацаг Пагам хоёртой холбоотой учир битүүлэг үүх түүх хөвөрдөг билээ. Зөвхөн зохиолч Наван Эмдэн төдийгүй тэр цагийн олон гэрч нар 1930-40 оны түүхтэй холбоотой асуудлаар ам хамхиж ёстол элсэнд толгойгоо шургуулсан мэт байдалтай бид хойшид үргэлж тохиолдох болно.
Харин одоохондоо залуу хосууд Оросын хувьсгалын үлгий хотод сурч боловсрон барууны соёлын гайхамшигтай танилцсан нүдэн нээж байлаа. 1926 оны намар улсын анхдугаар хурлын төлөөлөгчид Ленин хотод зочлохдоо тэнд сурч байсан монгол оюутнуудтай татуулсан гэрэл зураг инэм. Олон нийтэд нэлээд танил энэ зургийг харин их хувийн жаахан дэлгүүл патриар татуулагчдын ард ийм нэгэн барилга нүдэнд тусна. Энэ бол Петербург дэх буддийн сүм гэж олон далдаршсан Гүнцэ Чойны датсан билээ. Гүнцэ Чойны датсан дэлхийн хамгийн умардын бөгөөд Европын анхны буддийн хийд. 1909-1915 оны хооронд 13 дугаар Далай ламын хаан турсдах бие төлөөлөгч Агван Ловсон Дорживийн санаачлах зүтгэлээр байгуулагдсан. Датсанг Далай лам хаалхын 8 дугаар богдгийн Бурят халимгийн сүсгтний ханд хөрөнгөөр босгожээ. Зураг чимэглэл дээр нь Николай Эрерих ажиллаж Сямын хаан 5 дугаар Раммабер Борхон багшийн дүр бэлэглэж байсан түүхтэй. 1930-ад онд датсан хааж лам хуврагуудын хөнөөсөн бөгөөд цаашид цэргийн радио станц зоологийн лабораторийн зориулалтаар ашиглаж байгаад 1990 онд Бурхны шашинтан сүсгтнүүдэд хүлээлгэн өгснөөр үйл ажиллагаа нь дахин сэргсэн болно. Монгол залуус Ленинградад байхдаа хагасаа өдөр болгон цуглаж, элдвийг хилэлцэж хөөрөлдөг байсан тухай Бямбын Ирэнчингийн дурсамжинд бий. Энэ дотроос нацаг дорж Пагам Дулам хоёр их нутгийн тухай яриа хөөрүүлж, Нордомыг дуусч, тэнд хүрээ 8 хотын залуучууд ши наадам гаргадаг байсныг санагалзан ярьдаг байсныг энэ дурсамжийн гэрэлт мөрөд өгүүлэхийн зэрэгцсэн. Дамжны Пагам Дуламын оюун төрхийг мөнхөлсөн гайхамшигтай ялгуун зурвас шигдэхийг агуулж байдаг. Пагам Дулам 8 хотын хүн болохоор хятад ярианы хэлтэй. Эндээс аваачсан самбуута янжуур зуугаад сингэнсэн утаа багуулан бидэнтэй уншсан түүх вечиг 8 хотын хуучуулын зан заншил инээдтэй ханиадтай юм ярьж суудагсан. Бямбын Ирэнчин боржгон нацаг дорж дурсамжаас. Тэр үед аль нэг сэдв сонгож аваад шүлэг бичгэд 6 хөвнөөс 2 бүсгүй хождохгүй байсны нэг нь Пагам Дулам. Бямбын Ирэнчин гүнж болон бусад тойр номын өмнөх үгээс. Нацаг дорж Пагам Дулам хоёр Ленинградад жил суралцаад 1926 оны 100 эх орондоо иржээ. Энэ үед Монгол залуусыг Японд суралцуулах төлөвтэй байгаа тухай сураг дуулдаж байлаа. Манай Ленинградын хос наран улс руу эрдмийн жолоо эргүүлэхийг ихэд хүсэмжилж, өргөдөл бичгийг дээш барьж байсан ч цагийн ээдрээ түлхүү нөлөөлсөн бололтой сургам боловсрох улсыг нь Герман орн гэж засаг шийджээ. Энэ үед хөрөнгөтөн хэмээгдэх Герман болон Франц улсад сурах Монгол оюутны тоо 40 гаруй болсон нь төрийн зоримог зүйтэй шийдвэр байсны зэрэгцээ. Хожмоо зөвлөлт улсын төрөмгийн ноёдын хөмсгийг зангидж Монголын эрх баригчдыг өөнтөглөн буруу шаах нэгэн шалтгаан болсон билээ. Пагам Дулам нацгийн хамтаар эхлээд Берлин хотод хэлний зэрэг бэлтгэл хийж байгаадаа төдөлгүй Лейпциг рүү шилжиж эмнэлгийн чиглэлээр суралцаж эхэлжээ. Тэд уг нь сэтгүүл зүйн дээд сургуульд элсэх сонирхолтой байсан ч зохих төвчний дунд боловсролын гэрчлэгийг цаад талаа шаардсан учраас энэ зорилго саатсан бололтой. Харин Улаанбаатараас тэрхүү боловсролыг гэрчилсэн бичгийг шийтгэн явуулснаар нацаг дорж сургуульдан орж тэр бүхэл Германы монголч эрдэмтдийг даган сурахын зэрэгцээ ажил хийж салим хүндүүтэй болж иржээ. Ингээд ирэнгүүт Пагам Дулам тэр хоёр байр хөсөлж яваад Лейпциг хотод. Тэгэл тэр хоёулаа их сайхан одоо жаргалтай байсан шиг байгаа. Тэгэл 2 жилтэй болсон 3 жилийн зааган дээр л одоо юм да. 29 онд энд баруунтны асуудал гараад ирэнгүүт 28 он шүтэрч. Тэгэл ирэнгүүт гадаа одоо энэ байгаа хүүхдүүдэд татах байх яриа гараад ингээд эхлэнгүүт
нацгтаржийн тухайн материалыг тэр дунд бол тэр үеийн дотоодыг хамгаалахын улсууд бол байж л байсан хэрэг шүү дээ. Тэгээ нацгтаржийн холбоо сүлбээ харьцаа элдв юмыг бас л ойлгож үзсэн судалж л байсан шиг байдаг. Тэгэл нэг бусдад өөр тавьсан гэж одоо тэр буцчихсан шалтгаан дээр тийм байдаг шүү дээ. Тийм ээ. Эх орны тэнгэрт хуралдаж эхэлсэн бараан үйл хоёр залуугийн дээрх гэрэлт нарыг ч халахалж тэдний амьдралд зэврэн бүрхэг өдрүүдийг чирч авчирсан нь энэ мэл. Үнэхээр тэдэнд мөнгөний асуудал байсан бололтой юм. Баган дулмыг эмнэлгийн дээд сургуульд оруулах хувцас, хунар зэрэг амьдралын элдв хэрэгцээний зардлаас ахуулаад баган дулм гинэт үе хүчлэр өвчин хөдөлж хэд хэдэн минутаар балран унах болсон зэрэг хүнд өвчин туссан учраас эмчлэх, совилуулах, хөрөнгө санхүү гээд цөөнгүй бэрхшээл тохиолдож байсан бөгөөд үүнийг Монгол руу бичиж байсан захиандаа дурдж тусламж гуйж байжээ. Багам дулам дотрийн хүнд өвчин тусахын зэрэгцээ Германд байхдаа бие давхар болж улмаар хүүхдэн бүтээгүү тухай сурагч байдаг байлаа. Тэнгэр бүрхөв хэмээх 3 дугаар хэсэг. Олны дунд алдартай ийм нэгэн зураг байдгийг хэн хүнгүй сайн мэднэ. Энэ нь Угтаан бол 1932 оныг угтаж шинэ жилийн баярыг тэмдэглэж байгаа хэрэг явдлыг сүйдрлжээ. Энд Наваа юндан насаг дорж дэ намдаг нар байна. Голдуу Германд сурч байсан хүмүүс л дээ. Харин энэ даш доржийн насаг дорж. Энд бас ийм зураг байна. Нам дорж Орос эхнэр Нина Чистяковагийн хамтар. Энэ хосын тухай тун удахгүй дурлах учраас хундгаан тулгагдаа хэмээн төр орхив. Бас ийм ч зураг байна. Зураг нь яах вэ? Зурагны ард дахь бичгийг сонирхъя. Тайж нацаг доржийн банкет. Баяр эсвэл үдшилэг биш. Банкет. Шинэ жил бус дагуурын засгийн газрын 1 жилийн ойг тэмдэглэж байгаа нь. Чухам ингэж л хошуу өргөж, мушгиж, додоод яамны золбин сонорыг сэртэл зүүлсэн хэрэгэм. Хэн бугайн алтан хошуудсан нь сонирм биш. Тэр үед ч хожимж, одоо ч ноёдын угаацсны хувийн тойрон багширч байдаг атаачин, матаачин, хорчингуудын л нэг нь биз. Гэхдээ энэ матаас хэрэгэ хийж нацаг дорж 1932 оны 5 сараас 10 сар хүртэл шоронд хоригдсон бил. Шоронд байхдаа бичсэн, амьд тэмцсэн, аргаан барсан, харамсан, гашуудсан шүлгүүдээс нь гянданд хоригдсон найрагчийн шимшрэм шаналлыг ойлгоход төвгүй байдаг. Энэ нь шоронгоос өмнө нацаг жаргалтай байсан гэсэн үг огтхон ч биш. Германаас ирээд л нацаг дорж Багам дулам хоёрт багтах шингэх газар байхгүй болсон юм. Ажил төрөлгүй. Байнгын хавчлаг шахалтанд ор амьдрах болсон хос залуугийн толгой дээр хүнд цохилт удаа дараалан буусаар байлаа. Яг тэр үед одоо 30 он гарцсан байсан юм уу? Багам дулам бас ажил өгөхгүй ажиллаж байхгүй. Тэгээ тэр үед Багам дуламын амьдрал ямар байсныг сайн тэр үеийнхний хэлэхэр бол тэр хоёр нэг тийм сур хөрөнгө мөрөнгө огшил муутай байсан юмгүй байсан болцсон байсан. Тийм учраас нэг дэлгүүрт худалдагч хийсэн гэж. Тэгээд дэлгүүрт худалдагч хийсэн чинь тэр ямар ч одоо яг цэвэр мөнгөний өрөнд орсон ч юм уу одоо юу ч болсон бай. Ямар ч байсан шоронд хийсэн. Шоронд хийх ажил бол бас ер нь одоо тэр оролдож байсан орлогын л юу байсан байх гэж бодмоор байдаг. Байдаг. Намдахгүй ер нь энийг бол бас тэгэд идэв байсан. Тэгээ намдахгүйгаас би энэ баримтнуудыг асуудаг. Намдахгүй ер нь ярих их дургүй. Тэг яах гэдэг чи тэрийн юуэр одоо яах вэ? Тэр гэдэг байсан. Тэгээ би сонирхоод би хүнд яахгүй юм бичихгүй. Нацаг доржийн тухай чинь сонирхох хэрэгтэй байж тэгээд. Тэгээ нацгийн тухай ч сонирхоод одоо учиргүй л дээ. Та нар бол энэ их учиртай болохгүй. Энэ дими мэрэ та нар ер нь сонирхоод димидээ чи ер нь одоо залуу хүүхд гээд ингэ намаа. Тэгээд асуу хараул тэгжсэн над сүулт наддаг. Тэгээ яасан бол Багам дулам гэсэн. Тэгээ шоронд орцсон шүү дээ.
тэрийнч байдаг баха. Гэхдээ тэр нэг тодорхой ч юм байхгүй юм байна гэсэн. Тийм шоронд орсон. Нацаг доржийг шоронгоос гараад удаагүй байхад Пагамд улмыг шоронд хийсэн тухай мэдээ байдаг. Энэ цаг үед Пагамд улмыг Монголын хувьсгалд залуучуудын эвлэлийн их хурал дээр олон гэмгүй хүнийг мөрдөж хавчиж ажил төрлөөс нь салгаж гадуурхаж байгаа тухай шүүмжлэлт үг хэлснээс нь болж намаас хөөсөн тухай мэдээ байдаг. Цохилт үргэлжилсээр зөвхөн намын баталгаар тогтсонгүй иргэнийх нь хувьдж оролдож эхэлжээ. Цохилт 2 1932 оны 4-р сарын 13 Улаанбаатар хотын сонгуулийн комиссийн 9-р хурлаас тогтоохон Даймдны Пагамд улам болбоос ноёны хатан бөгөөд хамжилгатай тайж тул тус дүрмийн 8-ын 7 ба 2-ыг баримтлан хасва. Ийхүү түүний сонгуулийн эрхийг хаслаа. Одоо тэр хинч биш. Ажилчгүй, эрхчгүй. Засаг сонгох эрхээ хасуулсан түүнд амьдралын замаа сонгох эрх үлдсэн эсхинж эргэлзээд. Ингэхдээ 8 хотын уугуул, дорны нам, өрний жавхат, жинхэнэ Монгол сэхэтэн энэ бүсгүй нэгэн гайхамшигтай сонголтыг хийсэн. Ядахад харанхуй болов хэмээх 4-р хэсэг. Тийм ээ. Пагамд улмд сонголт хийх зориг бас уужуу ухаан байлаа. Сонголтдон асар зөрчилтөж агва саруул сонголт хийсэн юм. Тэрээр шоронгоос гараад удаагүй байхад хотын нэгэн гуанзанд ойр дотны хүмүүсээ цуглууллаа. Тэнд намдаг, нацаг дорж нар байлаа. Зохиолч намдгийн дурсамжаас. Тэгээд одоо тэр олон газарт байгаа тэгэлтэй урж байгаа ингээ хоол ивж өрөөд тэгээд гинтх одоо Пагамд бол за би та нарыг өнөөдөр та нарт би энэ үгийг хэлье гэж бодож ирсэн юм аа. Тэгээд би одоо нацгтарч бол үнэтэй хөө энэ улсад энэ улсын соёл боловсрол үнэтэй хүн намайг бодоход. Тэгээд та нар ч мэдж байгаа. Тэгэхээр энэ маань одоо улстай хэрэгтэй үдээ энийгээ дараа дандаа сонин хэвлэлийн газрын ажилчин гэдэг арай явахгүй л үү. Тэрэнд нь би саад болно одоо. Тэгэхээр би бол одоо замаа хөөё. Би бол юм босоо. Би тэр харагт чинь одоо сайн сайхан юм сурсангүй. Одоо адгийн надлан та нар мэдж байгаа би энэ хардам гэх гэж юм ингээд татаа сурчлаа. Нийт тоггоор амьдрал шиг чадахгүй байна. Тийм учраас одоо гай болоод явах, саад болоод явах. Нацгтарж өөшсөн гэд нам дугуйд гэж ажаахан халамцуйс уйлж ирсэн. Тэгээд тийм үг хэлээ тэгээ явлаа. Би одоо ингээд яваад гисэн гэж. Тэгээд дараа нь хожим би мэдхнээ 9 гудамж руу явсан байсан. 9 гудам гэж маань одоо баруун талын яг тэр хандагийн хурд орноо дээдлийн гот байлээ ш сайхан байсан ш. Шаан центр байсан. Ингээд л яваад гисэн хэрэг. Өөрийнх нь сүүлийн ярианд хэлснээс өөр нацаг доржоос салах шалтгаан түүнд байхгүй л байсан бол. Учир нь тэр хоёрын тухай дурсамж үлдээсэн хүмүүс энэ гэр бүлийн тухай дан сайн сайхнаар дүрслэн үлдээсэн байдаг. 8 жил орчим цуг ажитөрсөн юм уу та гэж харагдмаар байдаг. Яагаад энэ хоёр гэр бүл бол салсныг тэгээ салсан гэж хэлэхээр юм энэ улсуудын бичсэн дурснаас харагддаг. Ягаад гэвэл очиход их сайхан айл байсан. Хоёулаа их найртай, хөгжилтэй, олон хөгжимтэй, дуутай, хууртай дайлж цайлсан. Их сайхан айл байдаг гэдгийг байсан гэдгийг одоо Сотномгой, Нава Юндонгой энэ мэдэх улсуудын юмд гардаг юм байна л. Түүнээс биш нэг тийм хоорондоо тохироо муутайхан хэг ёг гэсэн байдал харагдсан гэж тэр Германд байсан улсуудын яриа дурсамжтаж энд мэдэх улсуудын юмд ч тийм юм нэг харагддаг.
Энэ бол төгсгөл байл. Төгсгөл биш юм а гэхэд төгсгөлийн эхлэл байсан. Учир нь эндээс улс орны хувь зээний нэгэн эдэл нацаг пагам хоёрын баялаг атлаа богинохон намтарч эргэлт буцалтгүйгээр уруудсан бил. Хэдийгээр чухам 30-аад онд насан эцэслээ Даштаржийн нацад ирж Монголын утга зохиолын сор болсон сод тууруула битсээр байсан ч хүнийхээ хувьд тэрээр бүтээлшгээ ярав сэтгэл тэнүү амьдарч чадаагүй л. Ганцсан, гонцсон, балгасан, өрлөгөө өшиглүүлсэн, хөөгдсөн, тугдсан он жилүүд 1937 оны наадмаар учир битүүлэг бие барснаар нь төгсгөл болсныг бид өнөөдөр тодорхой хэмжээнд мэдэж байна. Харин дамжны пагон дулмын хойших хувь зээний талаар бид өнөөг хүртэл юу ч мэдэхгүй явж ирлээ. Гагцхүү мөнөх, домог, цуу, дам яриа хөөрсөн. Цоохор гэдэг хожоотой суус. Их сайн хожоо байсан харин тийм. Сайн хожоо байсан. Сайныг би чи яаж мэдв гэхээр гээд намдахгүй тэгж. Яаж мэдв гэхээр сүйд нацагтарч 35 оны сүүл 36 37 онуудад архинд нэлээд орох болсон тэр үед нь байгаль хувцсыг гэртээ байж усанд оруулдаг хувцсыг солидог тийм байлаа. Тэгээс хамгийн сүүл нацагтарчийг өгөхөд ганцаараа пагамд бол маршуулсан юм шиг гэж намдахгүй ингэ. Гэхдээ тэрний оршуулсан гэх 30 гомж театрын дарга тэгэл бус тусууд бииштэй оршуулсан гэд тэр яах вэ? Тэр чинь 5 6 хоногийн дараа болсон асуудал гэж намдахгүй юм. Ээж паганд улмыг ярьдаг байсан. Тэгээд маш их өрөвддөг, маш их ярьдаг, өрөвддөг байсан. Хөөх юм уу паганд улам маань их л юу ясандаа хөөх юм их л зовсондоо л гэл. Тэр одоо сүүлийнх нь юуг л тэгж хэлж байгаа ах шиг байна. Монголын одоо сайхан одоо эмэгтэйчүүдийн нэг байсан юм аа. Тэгээ энэ эмэгтэй ингээд хайран ингээд өргөцсөн юм аа л гэж одоо тийм юмыг бол би ээж их амнаас бол сонсч ирсэн. Нөхцөл чинь одоо Германд явах гээд байсан, яваад өгсөн байна, тагнуулуулаад гараа явцсан байна. Нөхцөл тагнуул байсан гинэ тэр гэдэг ярианууд чинь дараа нь бүр оволцож 40 он хүртэл бүр тэгж ярьсан байгаа юм дэрч. Тэгээ тэр биш байсан гинэ тэр гэдэг яриа хүртэл. Тэгээ пагамд улмаас мэдэх ганц хүн гээд амин жил сурах гэхэд пагамд улм толгойс өсрөд нэг үг би энэ талаар нэг үг ярихгүй. Би мэдэхгүй гээд ингэж идэг байсан гэж. Тэгж ингэж хэлж байгаа. Тэгээ пагамд улмын хэдийн хүртэл амьд байсан бэ гэхэд 40 он хүртэл байсан гэж хэлэх хүн байна. Зүгээр ер нь бол 38 9 он юм уу 40 онд бол хотнаас орсон болов гэдэг. Хожаатай суудсан, одоо цагаан гэдэг хятадтай суусан, өндөр гэдэг хятадтай суусан гэл тэгэл 60 он хүртэл амьд явсан гэл манай зарим нас гэж судлаач төрөл бичсэн байдаг тийм ээ. Тэгээ пагамд улам сүйдээр хүнтэй ч уулзахгүй. Одоо зарим юугаар бол тэгдэг ч бүр хүн ирүүл нам байхгүй гэж хэлээ битээ уулзвал битээ оруулаарай гэдэг байсан. Тэгээ пагамд улам бас холбоо тасарсан ерөөсөө улсууд бол байдаг байсан. Тэгээ хэдэн онд яаж өгсөн ч бүүмэд иймэрхүү юм байт юм байлээ. Гэтэл түүх цааш хөврсөөр 1930 оны ихэр Дорнын их талаас нэгэн охин ахыгаан дагаад Улаанбаатар хотод иржээ. Тэгээд хотод сууршаад тэр үед үйлчилгээнд гарч ирсэн нийтийн тээврийн анхны автобусанд кондуктор хийж эхэлсэн байна. Энэ үедээ охин арагчаа хэмээх залуутай танилцсаж улмаар гэр орныхонтой дотнуулж тэдний хашаанд амьдрах болжээ. Хашааны эзэн нь өндөр хэмээх хятад, эхнэр нь Минжима хэмээх монгол хүүхэн, эднийх хүдэр хэмээх нохойтой байжээ. Тэр охин бол Ёндон жамцын цэрэн дулам. Мөнөх айлын хашаа нь хүрээний 9 гудамжинд байсан бөгөөд харин он цаг нь 1935 он юм. Түүх хөврсөөр. Тэднийх нэг олон ийм жижиг шавар байсантай. Нэг шавар байсан чинь одоо тэр байсанд нэг орсон чинь надад чи одоо миний хөөнд байжээ. Тэгээ одоо ер нь би боддгийн одоо тэр хүүхдийнхээ авгаа хийх гэжсэн биш байгаа. Тэгээд тэр байшинд нь би суудаг болваа.
Тэгээ байжсэн чинь миний энэ талд нэг бас нэг тийм яг харалдаа нэг байсан. Тэгээд энд гол ямар улсуудад гэсэн энд нэг хүүхэн байдаг юм аа. Гэтэл тэгсэн чинь пагамдуулам гэж нэг одоо бодоход нууруугаар бол нэлээд өндөрдөө их тийм ийм сарвчтай бэрийдэн малгай өмсөн тэр өдөн малгай өмсөн сайхан монгол дээл өмсөн хаяа нэг харагддаг. Би тэр хаяа нэг дайралтаж майралтаа тэгээд тэр хүүхэн надтай танилцдаг юм байна. Би цэрэнд бол за миний дөө танилцлаа. За чи ийшээ гарч ажилтай явдсан байна. Намайг хүн сургалаад ирвэл байхгүй гэж хэлэн шүү. Пагамдуулам их чинь энд байдгийн. Би нэг ажил хийдгүү энд байдгийн. Надыг энд байдаг гэж хүнд ирдэ хэлж болохгүй шүү. Ингэдэ. За хэлэхгүй би. Ямар нөхөртэй, ямар хүүхдтэй юу ч мэддэхгүй. Зүгээр хаяа нэг одоо гарч орж бие засах тийм тэгээд нэг хаяа бүр гадагцсан тэр явж харагддаг байхгүй юу. Тэгээд би нэг өдөр би одоо юу илүү зантай ч юм билээ дээ. Тэгсэн чинь тэр нэг орж ирээд надаас нэг хүн гадаанаас тэр жижиг хаалгаар ирээд нэг хүн асуудаг юм. Нэг шилээ малгайтай нэг гоё хүн. Монгол дээлтэй сайхан бүсээ оргоцсон. Сүүл тэр дуулсан нацагдорж юм. Тэр пагамдууламтай сууж исэн хүн юм байна. Тэгээ салаад тэнд ирсэн хүн юм байжээ. Пагамдууламгүй. Тэгээд тэгж байж байгаа тэгээд нэг өдөр пагамдууламгыг ороод хаалгаад өгч чичгтээ би ажилласаа ирээд байж. Ингэж хороогараа ингэж жагаад цонхонд ингэж харахгүй юу. Тэгсэн чи нэг ийм ханзтай тэр бүгдээр тэр байшингууд ханз том ийм одоо наар зассан. Тэгсэн тэн дээр гівтсэн нэг уртаа тийм ганц нарийнхан ганцаар тамхи татаад байна. Тэгээд ингээд дашаалтчаад тэгээд тамхи татаад тэгээд сайхан гівтээд тэгээд байжихын би харсан. Тэгсэн чи өнөө миний ээж маань намайг дуудаад чи яах гэж айлын цонхоор шийгаагаад байгаа. Чи яасан илүү зантай хөөхтөө болдгүй юм. Бичээ тэгжээ. Миний хөө болдгүй юм. Тэрнээс хойш би харахаа байсан. Би тэр гашаанд бол нэг жил 2 жил шахуу ахтайраг очоод 90 очин байгаад байсан болов гэж би санаж байна. Би нэг 16 7 хүрэх шахаж байсан үе ч юм уу 35 6 онд юм уу байсан баг 7 онд юм уу тэгж байсан баг. Би тэр пагамдууламгаатай тэгж удаа хугацаагаар уулзаж учирч байгаагүй. За чи хүндэл хэлж болохгүй шүү намайг их чинь энд зүгээр төр зур байж байгаа юм. Намайг энд хүн асуувал ерөөсөө чи байсан байгаагүй бити ярьж байгаарай. Тэгээ одоо хүртэл би хүнд ярьдаг шүү дээ. Та нарт ярьчлаа. Ямар уу? Дамдны пагамдуулмын амьдралын сүүлийн жилүүдийн зам мөр хятад хороолол руу хөтөлдөг хэмээх олон сураг ийхүү амьд сэрүүн гэрчийн шууд яриагаар нотлогдож байна гэж тооцохоос өөр аргагүй. Гэхдээ чухам яагаад хятад хороолол гэж аимшигт барай тавианы үе нэгэнд эхэлчихсэн айдас хүйдс нийгмийг нөмрөөд байсан бэрх цаг үед түүнд очиж хятадуудын дунд толгой хорогдох шалтгаан юу байв гэсэн асуулт дахин хөвөрнө. Пагамдуулам цаг үе өөр байсан бол би нээх тэгж чимээ алдчихгүй болов гэж бодож.
Өөрөөр хэлбэл улсуудын дурсамж янз бүрийн юм харж байхад тэр хятадын гудамжнаас хүн бариад байсан нэг мэдэгддэг юм шүү дээ. Тэр байтугай тэр зогсоолонгойн үед байсан нэгсэг өвөр монголчуудаас нэг нь ч баригдаагүй гэсэн байх юм байна. Ийм маягаар тэднэр чинь гадаадын улс юм учраас тэр гадаадын иргэд рүү юу халдахгүй байх нь л дээ. Тэгэхээр тэрнийг ашиглаад хятадуудын дунд орж хорогдох газар хайх гэсэн нэг юм санаа байж магадгүй юм байна та гэж би боддог. Гэхдээ ер нь шүү дээ. Тухайн цаг үеийн ингээд үзэхэд юм байна. Тэнд ямар ч амьдрал байхгүй. Тэнд ямар амьдрал байх юм бэ? Тэр чинь яагаад гэвэл Монгол эх орносоо тэр хүн явахгүй. Тэр хүнийг нөхөргөө болгочлоо. Тийм ээ? Ажилгүй болгочлоо. Сургуулгүй болгочлоо. Хувийн өмч байхгүй болсон. Гэхдээ тийм үед хүн яаж амьдрах юм бэ? Амьдрах ямар ч арга байхгүй шүү дээ. Ажилгүй хүн зайлах байхгүй шүү дээ. Тэр өөр яах юм бэ? Тэр ерөөсөө хэрвээ би Багамдулан байсан бол хэрвээ Нацаг дөржин ихнэр байсан бол өөр ямар ч сонголт байхгүй. Тэгж л байна. Хэлтэй атуусагч агнахыг цээрэлдэг нүүдэлчдийн их нутагт дарга цэрэг байтугай жирэмсэн хүнийг ч үл ялган төрийн нэрээр хороож амьдралыг айдас болгож байсан он жилүүдэд амиа авч гарах ийм аргыг сонгосон хүн цөөнгөл байсан баг. Дашторжийн насаг дөрж хүртэл арх тарсанд орсноо ажилгүй тэнэж яваа намайг арай дахин баримтлахгүй байх гэхдээ нөхөр нь ингэж явна хэмээн хэлсэн тухай зохиолч намдаг дурсан ярьсан нь би. Хүнийг адгууснаас дор хятаж хүн өөрөө адгуус мэт тэлчилж амьдрахад хүргэсэн тэр ёрын цаг үеийг яалт. Энгийн номхон ардч бай, төрд зүтгэсэн төгс оюунтан ч цаазын илт ялгалгүй цусан бултаа хийн. Монголын төр зүтгэсэн хүндээ хатуу байдаг гашуун үнэнг түүхийн хүрд хэд дахин эргүүлэх ёстой юм бэ? Хилмигдэл гихчин гамшигын үүлийн үрийг ойрын хэдэн үедээ монголчууд эдэлж дуусахгүй л бол. Багамдулан Нацаг дарж хоёрын Герман явдаг л их буруудсан байна та гэж боддог. Хэрвээ Ленин гараадаа сурч байсан бол одоо тэр эрийн чунгай шиг намнан доржгой шиг сураад жил саран гүйцээгээд төгсөөд ирж болохоор тийм акшингл энэ хоёр алдаад Герман руу явсан учраас тэгээ баруун газар гарлаа гэд сүүл татхад тэр хоморхон татагдаад ирсэн. Юм уу гэж харагддаг. Тэгэхээр энэ бүх юмнуудыг тэр би одоо бас нэлээ олон хүнтэй уулзчихсан шүү дээ. Тэр энэ бүх юмнууд нь болохоор цөмөр ямар нэг газар юм уу нэг ямар нэг хүн эсвэл нэлээ том эрхэмхүй мэдлэг бүхий газрын даалгавраа бүгд хийгдсэн. Шинжтэй байдаг. Өөрөөр хэлбэл жишээ нь зүүнтэн баруунтан тэгж бүгд л за даалгавраар нэрлэгдсэн юм шүү дээ одоо хонд. Тэгээл тэр хойноос одоо татч ирээд дамтарж өнтер хүртэл буруудаад төрөний одоо дарга дамтарж хүртэл одоо тэгжл байвд. Тэгэхээр чинь бол одоо том жижиг бүх юм орсон гэсэн үг шүү. 20-д онд үндсэндээ 25 он гэхэд манайд бол Оросуудын нөлөө бол хангалттай болсон байлаа шүү дээ. 23 онд Сүхбаатар нас сурсны дараа тэгээд Богдтаа нас сурлаа ингээл үндсэндээ бид чинь хэний гарт орсон одоо түүхээс тодорхой шүү дээ бид чинь. Тэгэл тэр үеэс чинь бүх юмнууд чинь л одоо ондоо замаар ондоо хүний ондоо мэдлэр л яваад өгсөн хэрэг шүү. Тэгээд Багамдулан шин нарийн мэддэг нацагтар тэрнээс илүү нарийн юмнууд мэддэг байсан. Сүхбаатарын гарын нэр юм шиг нар гойсон юм чинь одоо мэдхээс яах юм бэ? Тэр байтугаар нацагтар чинь одоо намын төв орооны гишүүн байсан гэж чинь нарийн бичгийн дарга байсан гэж ингэж сүүлдийн Даштой баян хоёр энэ гаргаж ирсэн шүү. Тэгэхээр тэр үеийн намын төв орооны нарийн бичгийн дарга гэдг нь том л болгонд шал байсан. Тэгээд тийм хүний Герман руу нэрээ явуулах гэсэн юм, өөрөө явуулсан юм, явах гэсэн юм, сурах гэсэн юм. Багамдулан дээр хоёрынгийн яах ч явуулсан. Игсний дараа яагаад тэгж одоо хайж ийсэн. Дараа нь яагаад тэгсэн. Яагаад шоронд оруулах гэж ядаад гэсэн бэ? Гэдгийг сонирхолтой шүү. Гэхдээ тэр үед Багамдулан шиг сэтгэж чадах эмэгтэй байгаагүй байсан болтой.
энэ номыг уншсандаа би тийм ойлголт төрсөн. Тэгээд ч өөрийг нь ойлгохгүй болохоор тэр хүн өөрийгөө золиод гаргасан байх гэж. Яг л үеийнхэн бүгд хилмигдэж байгаа. Одоо Сурмаажуу гэж байна. Лайпцигт сурч ирсэн. Энийг зүтгэр гидстэй байхад нь одоо бөмбөр ногооны тайзан дээр гаргаад энэ хөрөнгөтний нийгмийг сурталчилж байгаа эмэгтэйг хар, энэ үсийн хар явж байгааг нь бидний эмэгтэйчүүд одоо муу дуурай л үзүүлж юм гэл тэр үеийн эвлийн одоо тэр хүнийг гүнсэн гэдэг юм шүмжлэл. Тэгэл үсийн задгаа тавиулаад. Одоо манай ээж чинь эсвэргүүгээл бас их тухайн үед бас их зовж исэн хүн. Тэгэл ямар цаанда утгад нэгмтрийн орой дээрээс очиж холбоо барьж исэн тэр гэл нэлийн хэлмэгчээс л та. Манай ээж ч гэсэн одоо ерөөсөө хэцүү байсан шүү дээ. Тэгэл бүх юмд одоо бүх юм л болохгүй. Тэгээд тэрнээс улбаалаад одоо биднес ч гэсэн тэр бас их бага хэмжээгээр нөлөөлдөг л байсан. Эсвэргүүгийн ямар цаанда одоо би бол зохиолч намдгийн бэр тэгээ ямар цаанда нөгөө хоёр эсэргүүч нь ярьж байгаад хоёр хүүхдээ суулгачих гэж ярьж байгаа. Энэ таван эмэгтэй нэг юм хүү гэж байсан. Тайж гаралтай өмнө охин байсан. Тэрний охиныг яармагаас олсон байна. Тэгтэл юм хүн хятад хэлтэй, герман хэлтэй, орос хэлтэй, шаацны одоо анхны сүрлэгч байсан. Энийг бүгдийг нуудаг. Охиндоо шилдэггүй. Яагад гэвэл тэр 30-аад оны үеийн эсэргүүгийн үеэр одоо айдас нь энэ хүний амьдралынхаа бүх үнэн мөнийг нуух юм одоо үцэл төргсөн байна. Тэгээд аянда тэр нөгөө нийгэм байгаа тэр бүх юунууд чинь тэгэж хүнийг тийм болгочдөг байхгүй. Тэгэл би боддгиймгүй чинь биднес үл зүгээр одоо зүгээр сонсноос биш тэр юу үл үзээгүй шүү дээ. Сонсноос биш. Сонсно ингэж хэлмэрч байгаа юм чинь яг биеэрээ тулсан улсууд ер нь бүр ярих юм байхгүй те. Тэгээ манай хадам бол амар л юм ярьдаг. Яаж байцааж ийсэн тэгэл тэр юм шоронд одоо яаж одоо бөөсний хижиг гарч ийсэн юм тэр бөөсний хижиг гэдэг чи юу юм тэр одоо ингээл газар нь хөдөлж ийсэн гэж ярьдаг шүү дээ. Бөөсний хижиг тэгээд нөгөө шоронгийн хашаан дотор нөгөө бөөсний хижиг гарцсан газар дүртэл бөөсчдөг. Ерөөсөн 1911 онд л үндэсний хичээний хөдөлгөөний хөдөлснөөс хойш л Монгол улсын дэлхийн давтсан дээр гаргаж ирэх сонирхол бусад хөрш орнуудын хувьд ч тэр бусад орнуудын хувьд ч тэр сонирхол байхгүй байсан учраас юуны Монголын зэхэтнүүдийг толгойн улсын хүмүүсийг дарж авах тэднийг өндөлөхгүй байх. Тийм л бодлогоор нь алсаасаа байсан юм уу та. Хоёр Герман Францд явсан сурагчдыг яагаад тэгж айхтар хэлмэгдүүлсэн бэ? Тэгэхээр тэдний Монгол улсыг авч явах тэр оюуны хүчин чадлыг өөрчлөлөх сонирхол байгаагүй болов. Үл ярах хой нэг дамдны цэрэн дулам. Дамдны цэрэн дулам. Дэ насаг дорж пагам дулам нарын ууган охин. Бага насандан амьдралын тодорхой шалтгааны улмаас ихэнхдээ өвөг эцэг дамдны гэрт хүмүүжиж түүний нэрээр овоглох болсон. Анх 1956 онд насаг доржийн 50 насны он үеэр эцгэрэн овоглохыг хүссэн ч тухайн үеийн төр засаг анхааралгүй орхисон байна. Мөн 1966 онд насаг доржийн 60 насны ойгоор энэ асуудал дахин сөхөгдсөн ч мөн тодорхой шалтгаанаар энэ баримтыг эрх баригчид дарж орхижээ. Түүнийг насаг дорж пагам дулам нарын төрсөн хүүхэд мөн эсэх талаар судлаачид маргаантай байдаг. За пагам дулам насаг дорж хоёр суугаад одоо хүүхэд гаргасан юм. Тэр цэрэн дулам гэдэг хүүхэн чинь одоо пагам дулмаас гарсан насаг доржийн хүүхэд мөн үү гэж гэдэг асуудал
их ярьдаг. Намдаггүй бол энийг ер тийм хүүхд байхгүй тийм гэдэг. Энэ бол судлаачдын дунд тогтсон нийтлэг ойлголт. Харин өнөө хүрсэн зарим нэгэн сонирхолтой баримттай байдгийг. Тухайлбал 1988 онд нэртэй зохиолч Бүхий Бааст Дамдны цэрэн дулмтай уулзаж сурвалжилсныхаа дараа цэрэн дулам бол Пагун дулмын дүүгийн охин бөгөөд нацагдорж тэр хоёрт үржлэгдсэн юм гэдгийг түүний ярианаас мэдлээ гэж бичжээ. Харин 2002 онд хэвлүүлсэн Цэндийн Дамдын сэрэн номонд манай их зохиолч нацагдорж түүний гэргий Пагун дулам хоёрын төрсөн охин цэрэн дулам хэмээн бичжээ. Мөн засгийн газрын ордны эмч байсан Германд суралцсан хүүхдүүдийн эмчээр явж байсан эргзэн гэж хүн нацагдоржтой холбоотой дуурсан ярихдаа сэргийлэхийн хурандаа эренцэн хорлоогийн авгаа цэрэн дуламчин Пагун дулмаас гарсан нацагдоржийн охин байх шүү хэмээн үнэн сонины Ахмад ажилтан сэтгүүлч Баян Жаргалын 10-нд 1968 онд ярьсан нь тэмдэглэгдэн үлджээ. Бас нэгэн сонирхолтой баримт нь нэрт эрдэмтэн Намнан дорж 1973 онд зэрэгэлдээ байрны эренцэн хорлоотой гудамжинд уулзсныхаа дараа гэртээ орж ирээд энэ эренцэн хорлоогийн авгаа цэрэн дуламчин Пагун дулмаас гарсан хүүхэн байгаа юм шүү дээ гэж хэлснийг Намнан доржийн охин Динсма уламжилж байжээ. Тэгэхээр өөрөөр хэлбэл тэр Германд хамт явж байсан тэр эргзэнгаа мөн хамт үерхэж ойр дотн байсан Намнан доржгаа тэгээд тэр Баастугад одоо ярьж байсан юуны үгний тэр төрсөн охин гэдэг нь одоо зөв бол ийм 2-3 зүйлээр одоо Пагун дулмаас гарсан хүүхэд юм байна гэж би бол тэгж ойлгоод тэгж итгээд байгаа юм. Ижитэг адилхан нэртэй Пагунд үйлдэггүй тийм хань ижилтэй сууж нэг дуулдаж байсан. Би хүүхэд залуу байсан да гэд нэг тийм үг дуугараад л тэгээ тэрийг энд яриад нэмэр байхгүй л эднэр чинь өнөө зөвлөлтийн найрамдлыг бодоод за яг хөө тэгээ төрс охин баталгаатай юм болохоо зэрэг өнөө Нина Чесикова тэгээд Ананда Ширий чинь 66 онд анх Монголд ирсэн шүү дээ. Пагун дулам болон цэрэн дулам нарыг Дашторжийн насагдоржоос улам бүр салган тусгаарлсан үйл явдлууд их зохиолчийн 50-60 насны ойг засгийн эвгээлтэйгээр сүржин тэмдэглэх үеэр болсон юм. Энэ музейг энэ суурийг 50-аад хөшөөг нээдэг үйлөө ямар театрын нэрмжит энтер болгодог үйлөө тэгээд их том одоо тэмдэглэсэн намын төвөрөөний тогтоол гараад чухам энэ ойгоор их нацагдоржийн охин цэрэн дулам гихч хүн байна гэсэн яриа олонний дунд хүчтэй тархаж байсан ч түүхийг засагч засаг бэр энэ баримтыг хав дарсан билээ. Тэр ойгоор л нэг их нацагдоржийн амьдралыг уран бүтээлийн ингээл хамгийн ингээл нэгт мундаг тодруулаад ингэсэн чинь тэгэл одоо тэр үеийн төрмөр болоод засаг төрийн удирдлагын юмд ч одоо таараагүй мó тэгээд нэг болоо гээд ингээд унтрлаа. Ойн үеэр нацагдорж Нина Чесикова нарын дундаас төрсэн охин Ананда Ширийг зөвлөлт улсаас урьж Монгол дээл өмсгөн хүндэлснээр тогтохгүй. Охиныг аавынх нь хөшөөнд цэцэг өргүүлэхийн тулд их зохиолчийн шарилын эрэлт гарчээ. Нилээд үмэлдсэний эцэст энд байж магадгүй гэсэн таамагийн дагуу 70 давхрын оршуулгын нэгэн тус газраас шороо авч нэхэн оршуулж хөшөө босгосноор дээрх сан үйлийг гүйцэтгэсэн юм. Энд бид нацагдоржийн мөн гэдэгт хизээч эргэлзээ төрүүлж байгаагүй төрсөн үр Анандагийн хувь заяаг доргошлуулах зорилго огтхонч агуулаагүй болно. Гэхдээ Монголын их зохиолч зөвлөлтийн бүсгүйтэй гэрүүл болж хүүхэд төрүүлсэн намтар тухайн үеийн тэр засагт илүү уяг байснаас л огт дутхгүй орших хэрэгтэй өөр нэгэн хуудсыг нацагдоржийн намтраас урж хайсныг л онцлог гэсэн юм. Аавынхаа ойг ууган охин нь Улаанбаатарт бас тэмдэглэж л суусан гарцаагүй. 1966 онд нацагдоржгоон 60 жилийн болоод тэгээд тэнд аав ээж хоёр хоёулаа өргөдөд тэгээд 60 жилийн ойд оролцоод гэртээ эргэж ирээд ярьж исэн байхгүй юу. Тэгэхэд би 10 жилийн 10 дугаар анги хүүхдтэйсэн.
хурж ирээд аав ээж хоёр маань тэгж ярьж байхгүй. Би энэ өөрийнх нь төрсэн Монгол хүүхэд байж хахад заавал тэр Орос хүүхдийг тэн дээрс авчирдаг нь хаашаа юм бол доо гэд хоорондоо тэгж ярьжсэн байхгүй. За тэгээд ингээд л ерөөсөө Багуун долмыг одоо сэхээ сэвтээгүй болтол одоо ингээд ерөөсөө бүрэн мөсөн үгүйсгэж үгүй хийсэн юм бол нацаг дэржийн 50 насны хойно тэр арга хэмжээ. Тэрнээс хойш Багуун долмын тухай Дорс хаан байсан. Багуун долмыг юу гэж үзсэн гэхээр Багуун долм гэдэг бол нацаг дэржтэй нэг төр зур ханилж байсан амгалангийн нэг шанз дардаг нөмө банзал хүүхэн сүулдэ тэгээ хужаагийн 9 гудамжинд хужаагийн авгаа болоо хятадтай суугаад хар тамхи татаад стона янлин хаадуулаад юм гэдэг ийм нэрийг Багуун долмод зүгс. За ингээд Багуун долмыг үгүй хийж санаамарлаа. Дамдны цэрэн дулам бол 10 хүүхэд төрүүлж өсгсөн буянтай сайхан борол. Эрхэм дээд өвөг дамдын тайжийн гэртэн амьдарч Багуун дулам, цэрэн дулам нарыг өсгсөн Аажи буюу Балжид хэмээх азай буурал цэрэн дулмын ч бүх үр хүүхдүүдийн өсгөж торниусан нь энэ гайхамшигт түүхийн бас нэгэн гэрэлт хуудас билээ. Цэрэн дулам Дашторжийн нацаг доржтой холбоотой олон баримтсэлтийг тухайн үеийн судлаачдад шилжүүлэн өгч байсан. Тэрч бүхэл өнөөдөр нийтэд төгж ашиглагддаг бараг бүх зургууд уг нь өөрт нь хадгалагдаж байгаад үзэл суртлаар туган хийсэн судлаачдын гараар орж тарж алгуулсан тухай ярьдаг байсан бөгөөд насан туршдаа нацаг дорж Багуун дулам хоёр бол миний төрсөн эцэг эхээ гэж баталж байсан юм аа. Зүгээр баас тугаан ярьсан, бичсэн тэр байдлаас яах юм бол цэрэн дулмгаа бол ер нь л болсон юм үнээр нь л ярьдаг хэлдэг хүн байсан юм уу да гэмээр санагддаг. Хүүхдүүдээс ч гэсэн яриа сонсоход ер нь өөрийгөө худлал би нацаг доржийн охин гэд хэлээд явмааргүй царайтай тийм төрх төлөвтэй хүн юм шиг харагддаг юм. Тэр нэг хүн хэлсэл дээ одоо. Манай ээж бол Багуун долмын охин гэдэг нь бол гарцаагүй. Нацаг доржийн хүүхэд мөн үгүй юу гэдгийг бол би яаж бодлох юм. Тэр ч бас хэлдэг л үг л дээ. Бас нэгэн анхаарлаас гадуур орхиж үйл болом логик дүгнэлт бол. Ханилж суух үед 15 6 настай байсан залуус ямар учраас хүүхэд үржилж авах вэ гэсэн асуулт гарна. Амьдрал нь дөнгөж эхэлж. Урт удаан гэрэлт ирээдүг л хүлээж байсан залуустаа өргөмөл биш төмөл үр заяасан байх магадлал хавьгүй өндөр биз. Нацаг дорж Багуун дулам 1922 онд танилцсан. Харин цэрэн дулам охин 1923 онд төрсөн гэх баримтч анхаараваас зохилтой нэг сэжүүр мөн. Үйл ярихуй 2 Шоронгийн шүлгүүд. Нацаг дорж Багуун дулам, цэрэн дулам гэсэн гурвалсан холбоотой учиг холбогддог нэгэн зүйл бол их найрагчийн 1932 онд торны цаанд бичсэн Шоронгийн шүлгүүд юм. Шоронгийн шүлгүүд. Чихрийн цаасан дээр бичиж арга суугчлан гадагш дамжуулсан гэх шүлгүүд нь гяндан торигдсон найрагчийн тарчлалыг өгүүлдэг гаслант мөрүүд юм. Эхийн цэндийн дамдын сүрэн хадгалж угаад алдсан гэсэн яриа байдаг. Дамдын сүрэн зэрэг олон сурвалжийн мэдээгээр нийт 11 ширхэг байдаг гэх боловч бүх цаг үеийн төвөрт нь зөвхөн 10 шүлэг нь хэвлэгдсээр ирсэн. Харин бүх төврүүдэд 1936 онд бүтээгдснээр тавигддаг гэргийн хүүхдээсэн хагацгүй шүлэг нь он цагийн хувьд зэрэгэлдээ тавигддаг бүтээлүүдээс сэдв, гарчиг, дүрслэл, хиллэгийн хувьд сондгойрон ялгардаг бөгөөд харин ч утга зохиолын төөрвөл зүүн хэв маягаар 1932 оны Шоронгийн шүлгүүдтэй дэндүү адилхан байдаг.
Үүнийг ойлгоход Монгол хэл бичгийн асар дээд боловсрал болон шинжээчийн нарийн дүгнэлт үнэндээ хэрэггүй билээ. Нацагд орж 1935 онд нутаг бутсан Орос эхнэр охин хоёр дурсан санаж суусны гол баталгаа болсон энэ шүлэг үнэхээр хайрт гэрги инхри охин. Тех тусмаа өөрөөс нь унсан гарцаагүй үрээ гисэн эцэг хүний чин халуун сэтгэлийн дуулал мөн бил. Гэхдээ жинхэнэ бичигдсэн 1932 оноор нь овоглох юм бол шүлгийн жинхэнэ эзэд нь огт өөр хүмүүс болж хувирах нь дамжиггүй. Мөн шоронгийн шүлгүүдийг эргэлт оруулсан Нина Чистяковагаар дамжуулж гаргасан гэх домог байдаг. 1931 оны алдарт банкетан дээр Намдоржин эхнэр хэвээр байгаад 1932 онд хамтдаа баригдаж шоронд орсон Орос эмэгтэй хэрхэн нацагд оржийг эргэж тойрч байсан бэ гэх асуулт гарна. Тэр хэрэгээр шоронд хэн орсон тухай зохиолч намдаг тун тодорхой өгүүлсэн байдаг. Тэгээд ч шоронгийн эргэлтийг тэр үед зөвхөн аргирихнээс нь л оруулдаг байсан болохоор 1932 онд Намдоржин эхнэр байсан Чистякова нацагд оржид шүлэг бичих цаас болсон Орос чихрийг өгөх боломжгүй тодорхой. Харин охин Цэрэмдулам нь ээжтэйгээ хамт аавыгаан эргэж байснаа дурсан ярьсан тодорхой баримтууд бол байдаг. Ер нь нацагд орж Чистяковатай 1934 оны үед нэг гэрт орсон. Тэр үед ананда үлгийтэй байсан тухай баримт зохиолч намдгийн дурсамжинд тодорхой бий. Мөн энд Нина Чистякова ягаад Монголоос явсан тухай товч дурд бас зохилтой. Нийтийн дунд төгсөн ойлголтоор бол түүнийг Монголын төр засаг цагаантны үлдэгдэл хэмээн хөөсөн гэх түүх байдаг. Гэтэл тэрээр өөрийнхөө дураар явсан хэд хоног Орос айлаар нуугдж байгаад зугтаасан явахтаа нацагд оржид би нутаг уцлаа гэсэн зурус үлдээгээд явсан гэсэн баримтуудыг Эрдэмтэн Намдорж зөвлөлтийн элчингийн Лисовой гэх зэрэг хүмүүсийн ярианаас олсон тухайгаан судлаач Лочин тодорхой өгүүлсэн байдаг юм. Үл ярих үе 3 хар тамхи хожаа. Дамдны пагамдулмыг зөвхөн ороолгох гол ташуур болдог. Хар тамхинд орсон, хар хятадтай суусан гэх ярианы их сурвалж болсон дурсамж ишлэл нэг ус байдаг бөгөөд үүнийг ч намтарт нь идэвхтэй ашигладаг. Гэтэл энэ бүхнийг үгүйсгдэг гэрчүүдч байдгийг орхиж болохгүй. Нийслэл хүрээнд 1923 онд ирээд пагамдулмтай танилцж, улмаар гэртэн сууж, бичиг ном заалган, амьдралынхаа гараа гэхэлж, шин нийгэмд алхан орсон долгорын пунцэг хэмээх буурал 1980-ад он хүртэл инх тунх явсан билээ. 1930-ад оны ихэр эрүүлийг хамгаалахын яамны анхны сайд хийж явсан нэмэгтэй он удаан жил пагамдулмын сургийг гаргахаар хөөцөлдөж явсан бөгөөд түүнийг хятадтай сууж хар тамхинд орсон гэдгийг огт зөвшөөрдгүй байсан билээ. Мөн охин Цэрэмдуламж ээж хүрэн бор царайтай гүжир том биетэй даржаа гэдэг хүнтэй суусан. Тэр нь хотын том дарга нарын нэг байсан гэж дурсан нь бий. Хожаатай суусан хэмээх ял. Угтаа бол Монгол эмэгтэй үнийг доромжлох хамгийн гутамшигт бороохоо бөгөөд дээдсийн боловсролт барууны соёлтой пагамдулан энэ замаар орсон гэхэд итгэхэд бэрх сонсоход харам бил. Хар тамхи хэмээх ялч учрыг нь тунгаавал ялгаж салгаж ойлгомоор учиг олонтой зангилаа байдаг. Эмэгтэй хүнийг өнгөтэй, өөдтэй, зүстэй царайтай явахад нь хүлээж авах бэлтгэл бий болоогүй тийм нийгэм пагамдулмыг гутаахын тулд тэр данжааттай суусан, хар тамхинд орсон, шоронд орсон элдв тийм явган ярианууд гаргаж гутаасан байж магадгүй. Тэр бол одоо нийгмийн аль ч үед бараг байдаг юм биш үү? Одоо ч манай энэ шарсаннуудаар юу гарч байна та нар харж илүү. Пагамдулмыг зүгээр өөрийн бол би
тэр тийм төсөөлж бодож байгаа байхгүй юу. X астайхан сайхан хүүхэн туран кайтер өндөр цагаан хүүхэн тайр мөл үстэй. Тэгээд дандаа Монгол дээлэмсэн дан дээлэмсэн тэр би тэр ятад говтосон тэр өмсөж тэр гятаар ярьж яхад би мэдэхгүй. Би цэрэм дулмготойж уулзсан нэг юунд тэр 9 гудамжинд хажуугийнх нь өрөөнд амьдарч хийсэн гэдэг байгаа шүү дээ тий. Тэр хүний ярианаас ингэ сонсоход бол тэр хүн гэж байгаа байхгүй юу? Тийм ядуутар хүн байсан гэдэг. Гэтэл тэр хүн бол өөрөө тэр өндөр гэдэг хятадын эхнэр нь их тийм ган аваа байсан гэж байгаа байхгүй юу? Маш гоё их ган тийм аваа байсан. Тэгээ хажуугийнх нь өрөөнд байсан юм гэхэлэр зэрэг пагам дулан бол тэр хожаатаа сууж исэн гэдэг нь худлаалах гэдэг юм. Гээл тэрийг худлаал гэж бодож байна. Өөр нэг зүйл гэвэл пагам дулан Германд байхдаа юутай байсан. Өвчтэй байсан архаг өвчтэй. Тэр нь нацаг даржийн пагам дулмын нацаг даржийн бичиж байсан загталд дурддагдж байгаагаар бол битэг өвчин байсан байлтай гэдэг. Тэгэхээр тэр элэгний айхтар өвчин. Тэр шорон гямдангийн мандч баригдсан гэж байна шүү дээ. Шоронд орсон гэж байгаа. Тэр хатуу тамлал янз бүрийн тийм юмнаас болоод ерөөсөө пагам дулан бол ердөө өөрийгөө зөвхөн өөрийгөө тэр мөрөөрөө л ингээл өөр зам байхгүй юм байна гэдгийг ойлгоод тэгэл өөрийгөө тайлбарлахын тулд гэдэг юм уу өвчнөө мартахын тулд гэдэг юм уу тэр ард тамхи татсан байх гэж би боддог. Өвчнөө дарахын тулд тэгээд тэрний одоо хар тамхитай холбож ярьдаг хар тамхинд орсон гэдэг нэг ийм юу байж магадгүй. Зүгээр зарим нэг их сурвалжаас ингээд яг тэрнийг баримтгээд хэлэхэд хэцүү юм. Пагам дулан бол шоронд байхдаа хар тамхинд орсон гэдэг. Тийм анх яамны дотоод яамны шоронд байхдаа хар тамхинд орсон гэдэг тийм бас сураг дуулдаж байдаг. Тэрийг бол яг баримтаар өнөөдрөө баримтаар нотолж чадахгүй учраас хожимын судлаачд энийг бас үзээсэй. Тэр баруун газар явсан хүн тэгээд хурц ирчгээд хятадын нэг тийм дээвэр дээрээ өвс шарилж ургасан тийм юм руу тэгэтлэн тэмүүлж очиж тэнд байгаа данжаатай суун гэж үдэг гэж бодоход тийм бодол миний толгойд бас багтаж өгөхгүй. Би бол заавал тэгж одоо суух ёсгүй гэж бодохгүй эсвэл бодохгүй байх гэд хичээж байгаа биш. Зүгээр тэр бодол миний толгойд багтаж өгөхгүй байгаа л. Тийм зүйл юм. Түүнээс энэ хүүхэн тэглгүй дээ гэж одоо бас зарим юмдаар болгон тийм юм санаанд орноо. Тэгтэл надад тэгж өгөхгүй л байгаа. Үл ярихой дөрөв. Яагаад? Амьдны пагам дулмын хувь зайны эргүүлгийг эрэг дээрээс ширтэн суухад яагаад хэмэх асуулт тарих зүрхийг байнга шивдэг юм? Яагаад түүний тухай баримт байдаггүй? Яагаад түүнийг мартах болов? Яагаад түүнийг мушгих болов? Яагаад түүхийг гойвуулах болов? Яагаад хүмүүс амаа өдүүлв? Яагаад? Эмэгтэй хүн тооны голоос шитрэх ёсгүй гэсэн тийм үзэл байлаа шүү дээ. Тэр үзэл хэвээр байхад пагам дулам шиг эмэгтэй хүн дээшээ гараад янз бүрийн ажил албагээд олонний өмнө үг хэлээд юмд оролцоод байх явдал бол нийгмийн нэг талархлыг хүлээгээд байгаагүй. Өөрөөр хэлбэл нийгмийн талаас ямар ч дэмжлэг ер нь байгаагүй. Тэгтээ зэрэг бол пагам дулам аяндаа тийм хавчлага хяхалт нийгмийн дэмжлэггүй байдлаас болж өндөрөөс
одоо унаж байгаа мэтэр чимээ алдарсан болов та гэж. Монгол ардын хувьсгалт намын төв хороо өөрийнхөө эмэгтэйчүүдийн тасгийн эрхлэгч байсан хүүхнийг яагаад мартчих вэ? Яагаад тэрний тухай дуугарахгүй байваа? Эсрэг хүчгэд дуугарсангүй, эрг хүчгэд дуугарсангүй, ерөөс ингээд таг чимээгүй. Гайхмаар байгааз. За ингээд зэрэг одоо нам засаг дуруу байдаг юм хэд хаган дулан дуруу байд тарах болоод байна да. Хөттэн годомжинд очсон гэсэн. Яагаад хаган дулмыг нэх ярихгүй байсан юм бэ гэдэг нь бас гайхаш төрүүлдэг. Хаган дулмд одоо дургуйдан биш баймаар. Мэдэхгүйдэн бол бичихгүй байна гэж хэлэхэд бас хаашаа юм. Мэдэх улсууд эднийг одоо судалж бичиж байхад зөндөн байсан. Намдаггүй, намнан доржгүй, наваа юнданггүй гэл одоо. Тэгтээ зэрэг бол би эренчингой ингэж дурсаад байхад эднэрт бол дурсах юм ер нь их байх ёстой доо гэж боддог юм. Тэгээ нас доржийн тухай сэдвээс, нас доржийн амьдралын тухай сэдвээс, паган дулмын амьдралын тухай сэдвээс ярих дуртай хүн нэг ч байгаагүй. Ямар нэг хэмжээгээр ярьж болохгүй нөхдөд юм гэдэг. Тэр 10 жилийн шоронгийн дараа болохгүй юмны, хэлж болохгүй юмны жагсаалтан дээр гар үсэг зурулсан гэдгийг би намдахгүй надад нэг ганц удаа хэлсэн. Бид чинь юм ярьж болохгүй, ийм юмар ярьж болохгүй гэд гар үсэг зурцсан шүү дээ хүмүүс гэж. Ингэдэг л байлаа ш. Тэгээд энэ улсуудыг өгөхөд тэр хориг нь хэврээл байсан юм чи яаж тэр улсуудыг ярих вэ? Тэгэл одоо Эренцэнгойч тэр Дамсрангойч тэр эрдэмтлийн ажил руу ордог чинь зохиол бичгээ болиол яадаг чинь тэр шүү дээ. Нацаг доржийг судалдаг маш олон хүн бай. Олон жил судалсан хүмүүсүүд одоо байна. Судамгаагаас эхлээл Балдангойгаар дараал. Тэгээ эднэр бол маш их юм мэдэж байгаа. Мэдснийхээ хагасыг хэлж байгаа. Хагасыг хэлэхгүй байгаа. Байх. Би бол эднэрийн хажуудал энэ нэхэн нацаг доржлаач болчихъя даа гэж бодсон юм ерөөсөө байхгүй. Яагаад энийг барьж авсан бэ гэхдээ зэрэг пагам дулмын тухай нэг өгүүлбэр хоёр өгүүлбэрээр юмд яваад байгаа нь юм уншиж байхад тааралдаад байх юм. Нэр нэг дурсагдвал дурсагдаад ингээд яваад байдаг. Хүн нь байхгүй. Нэр яваад байдаг. Тэгээд би бодохдоо бол энэ юмнуудыг нийлүүлж нэгтгээд харвал хагас суусч гисэн пагам дулам гэж хүн босч ирэх юм биш байгаа даа гэж бодсон. Би бол энэ сэм явдалтай ийм улсуудын юм дотор нас төрж юм их би гэж боддог шүү. Гаргаж ирэх үнэтэй тийм үү. Тэр улсууд бол их юмыг их мэддэг улсууд байх. Ягаад тэгэхээр нас төржийн жинхэнэ юмыг гаргаж ирэх болоогүй учраас юм байна. Барьчаад далшид нуучаад хадгалаад байна шүү дээ. Энд нэг айхтар улсууд бий. Манай тэр улсуудын тэртний юм нэлээд бий баг. Тэр энэ бүхэн чинь сүулдэ ямар хувь вариантаар ямар болж гарч ирэхийг бүгд бид мэдхээр авахгүй. Энэ одоо айгуул бидний хүсний дараа ч юм уу яаж ч юм ямар нэг байдлаар гарч ирэх баг. Одоо энэ мундаг докторууд эдэнтэд одоо энэ сайхан ном зумын гаргаал ийм сайхан буян хийжээд тэгэл багт бол энэ хоёр нэг л дуугарах дурггүй. Дуугарсан хүнд бас дурггүй. Бараг л одоо намайг чи одоо энэ дими яриа хотлаа юм бичээд энэ төргээд тэгж юм л шүү дээ намайг. Гэхдээ би ямар багт бол над мөнгө хөш багт бол ямар миний ах トゥ биш. Би зүгээр үнний төлөө юм дуугарч байгаа. Би энэ болсон явдлууд бүгд үн. Тэр нас төржийг хэлмэгдүүлэлт нас төржийг яасан юм дуусаагүй. Тэгэхээр нас төржийн түүх хэний түүх пагамдлам хоёрын түүх нөөдөрч тодорхой болох аргагүй. Энийг тодорхой болох ганцхан вариант бий. Тэр үйл юу гэхээр энэ ямар нэг газар, ямар нэг нууц газар энэ тухай ямар нэг сэжвэр түүх байвал байж болно. Тэр гарч ирвэл тодорхой болно. Тэгэхгүй бол гарахгүй тодорхой болохгүй. Ийм л зовлонтой төвхөлтэй юм чинь. Нас төржийнхөө одоо зохиолыг үннээр нь бүрэн бүтнээр нь анхны ихээр нь гаргачихж чадахгүй шүү дээ бид. Тэгэхээр ч одоо яалтай вэ.
Үүр цайнда хэмээх төгсгөл хэсэг. Нацагдаржид бид хайртай болов. Нацагдаржийн амьдралыг үнэн мөнөөр нь тодруулан гаргах. Хэдийгээр тэр хоёр бурхан болсон ч гэсэн тэр хоёр сайхан амаргийн тухай хойч үеийн бид нэр гаргах ёстой. Тэгэхээр хамгийн гол нь тэр үеийн сэхэтэн эмэгтэйчүүдийн гол төлөөлөгч болсон. Паган улмуудыг тэр бодит түүх төгний тухай үнэн бодит мэдээлэл хожим хожид үлдээсэн юм лээ. Паган улмгаан үзээ гарвал Паган улмгаатай хамт Германд байсан 5 эмэгтэй үзээ бас дагвар гарна гэдэгт итгэлтэй. Түүхэн үнэнд дахиад ийм хэлмэдүүлэл гэдэг юм. Ийм юм битгий болоосоо. Яг тэгвэл манай өнөөдөр ч гэсэн манай улс төр манай цаг үе манай өнөөдрийн байдал бол их тийм ороо босгоо. Надад ямар би ямар эрдэнэт ямаач гэсэн ямар эрдэнэтэн болох гэж юм. Зүгээр л тэр бидэрт нэг сайхан сэтгэл байна. Та зохиолчд нацагдж байгаа хайрлаж байгаа. Паганд бол маягаан хайрлаж байгаа. Тийм гоё сэтгэл байна шүү дээ. Тэгэхэд ягаад тэрийг унтраагаад байгаа? Энэ нөөцлийг би олохгүй байгаа. Ягаад унтраагаад байгаа юм? Эдгээр чинь эхлээд нотолцсон байхгүй. Паганд бол насагдарч хоёр түүхэд байгаагүй. Зөвлөлтөөс эргээтэй. Миний хардлагт шүүд. Өөрснөө тэгээд урд нь эрдэмтэд болоод судлаад ингэ бичсэн. Одоо нөхөйг үгүйс хэдэргөөрийг үгүйс гэдэг. Дандны Паганд улмын тухай ийм нэгэн зурвас зураглалыг танд төлөвлөл. Энэ бол 20 дугаар зууны Монголын бас нэгэн дамаг. Ингэхдээ гол төлөв цагаан талаас нь гүйлсний муух юм. Ар бараан талаас нь 60 жил хангалттай нүдсэн учраас ингэж шийдсэн хэрэг. Чухам цоо яриа төдий биш. Домог өгүүлэхийг хичээсэн. Гэхдээ итгэж болохоор итгэмээр итгэхээс өөр аргагүй сайхан домог. Энэ гайхамшигт домогт бас нэгэн сувдан шигтгэн байна. Монголын утга зохиолдох хамгийн яруу тунгалаг эмэгтэй дүрийн нэг болох цаг төрийн үүмэн туйлсын гол баатар оюун дарийг бүтээхт донрын намдаг Паганд улмыг бодон бичсэн гэдэг. Бид нацагдорчтой хайртай бол нацагдорчийн тухай үннийг гаргах хэрэгтэй гэж манай нэг баатар хэлсэн юм. Суудчил цагаан хүн байсан гэдэг намайг дон байлээ. Тэгээд тэр хайрлам сайхан залуу насндаа нацагдорчтой минь учирсан харвас чурамгүй хайрын цуулд нацагдорчоос минь нагдсан шянзны их шигнээс тасарсан дусал харналмас ханзны халуун тавчуулагдсан ширхэг цагаан сууд аяахан хөрх ямар гхэн Паганд улам галуутан хөхнөрн сэнгээгүй язгүй цагаан хон чи гал шиг хайрын цэцэглээгүй одгүй барлын гой чи гэргийн бол нацагдорж юм бүр очоогүй гэмшиг шурамгүй гэнхэн заяачнийх хожим өнөтөр дурсуулах хаврхан хуй зайш бас чинийх аляланд нацх шиг ашиж ялган дээр чин налаг заяа тавьсан аргын толлын 29 он энийхүү аяахан хөрх ямар гхэн Паганд улмын шүлэг бич их олон жил ийм л учиртай Залруулаагүй алдаа бол жинхэнэ алдаа байдаг. Гэхдээ биднийг алдааг нь залруулах гэж ааг зог хийсээр байтал дахин шин алдааг түүхийн сургамжийг үлдоогч хүмүүний бүдүүлэг оюун үйлдсээр байх төлөвтэй. Домогхон цагаатгаагүй их зохиолчийн нэрмжид гудамж алга болсны зэрэгцээ. Энэ бүхэн жил ирэх тусам ойгын тэмдэглэхэн умартаж, энэ тухай үгжид хуйлахгүй өнгөрөхийг эрмэлзэж, мардагнахыг гайхалтай оролдогч энэ цаг үеийн хөрс суурин дээр бүрч их түгшүүр эмгэнлийг дагуулж байна. Дахин хэлэхэд залруулаагүй алдаа бол жинхэнэ алдаа. Үнний шүүхийг зөвхөн ирэх сайн цагийн бурхадаа даатахад орхимооргүй. Гэвч
Гэвч хэмээн орчин үеийн домог үргэлжилсээр бид хүлээж байна.